Ажиллагч Шүтээсийн Дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хуваа юм. За нааш суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль Дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодлоо. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байртай болдог. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч ижтэй. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэлд хүрлээ дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгийн тунгалаг гэрэлцэн чангаасыг цэвэр байгалийн урамлаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37. Мөн та хэлбэртэй нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Албан ёсны борлуулагч их хундаг. За та бүхэнд орой мэндийг хүргэе. Солонгос орны нэвтрүүлгийн маань ажлын шинэ дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. За маань нэвтрүүлгийн хувьд та бүхнийхээ бас утасны тусламжтайгаар ямар улсад, ямар хотод аж төрж амьдарч байна, ямар ажил хийж байна гэдгийг бас харуулад ингээд ярилцдаг нэвтрүүлэг байгаа. За тэгээ та бүхэн маань хэрэв манай нэвтрүүлэлд оролцох хүсвэл дээр гарч байгаа битүүрийн Facebook хуудас руу нэвтрүүлэлд оролцъё гэж чатч бол дуртай хүлээж авах байгаа шүү. За нэвтрүүлгийн хувьд бол Монголын цагаар 17:30 минутаас эхэлдэг. За солонгосын цагаар бол 18:30 минутаас эхэлдэг нэвтрүүлэг байгаа. За тэгэхээр өнөөдөр бол Америкийн нэгдсэн улсаас зочин холбогдохоор бэлэн болсон байна. За тэгэхээр Америкт байдаг зочдын маань бас цагийн зөрүү нэлээх байдаг учраас бид нэр бас одоо сонсож байгаа шүн оройн цагаар сэрээгээд сэрээгээд л яриад байгаа шүү дээ тийм. Ингээд оролцуулдаг бас тэгээд хөлцөлөөчөө гэж. За тэгэхээр бас Америк руу бүгдээрээ холболтоо хийж байна. Өчигдрөөс Америкээс холбогдсон шүү тийм. Вашингтон DC-гээс холбогдсон. Судамдарч оюун цаг. За орой мэндэ. За ямар сайхан улсаар аялах вэ? Өнөөдөр Америкийн нэгдсэн улсаар хамтдаа аялахаар байна. За тэгэхээр би бас зочин руугаа одоо дахиад залгаж байна. За. Зочин маань бас бэлэн гэдэг хийж байна ямар ч байсан. За ашгүй. Яалтчгүй Америкийн нэгдсэн улсад байгаа зочид маань орой учраас баг одоо үүрийн 4-5 цагийн үед л бид нар холбогдоод байгаа гэсэн үг шүү дээ тийм. За тэгэхээр Содомдарж оюун цаг гамт тулга нэмж маань орой мэндэ гэсэн байна. Та бүхэнд орой мэндийг хүргэе. Орой мэнд хүргэе. Өнөөдөр бас ямархуу өдөр болж өнгөрөв сонь сайхан хаваалцаараа. Төрөө бас орой мэндийг хүргэсэн байна. Орой мэнд хүргэе. За тэгэхээр холбогдсон уу? За одоо холбогдох баха. За. За байна уу? Байна уу? Баасан байна уу? Байна уу? Өглөөний минь хүргэе, шинэ өдрийн минь хүргэе. Яна бүр орой сэрээчлээ. За тэгэхээр манай зочны маань хувьд бас Америк улсаас холбогдож байгаа. Тэгэхээр яг өглөө шүн дунд болж байхад нь бас бид нэр залгацлаа, хөлцөлөөч. За зүгээр би харин нөгөө бас цагаа буруу хэмжиж зааварчлаа. За тэгэхээр манай зочны маань хувьд Одон Чимэг гэдэг нэртэй хүн байна. Тэгэхээр өөрийнхөө тухайдаа танилцуулах уу? За намайг Тимэд Дамби Одон Чимэг гэдэг Америкт ирээд нэг 20 жил болж байна. 2000 онд ирсэн одоо тэгээ 21 жил. Зөв. Тэгэхээр бас нэлээд удаж байгаа юм байна шүү дээ, 20 жил гэдэг чинь. Нэлээд удаж байна тийм. За тэгэхээр анхаас Америк руу ер нь зорчих болсон шалтгаан яагаад Америк гэдэг улсыг бас сонгох болсон гэдгээс бүгдээрээ яриагаа эхлэх ба. За тэгээд. За манай нөхрийг Марк Гершнер гэдэг Монгол Дэнх тайвны корпусаар нэг 2 жил ажиллаж амьдрахаар атсан. Тэгээд Булган аймагт очоод ажиллаж эхэлсэн. Би болохоор гадаадны дээд сургууль Эрдэнэтэд төгссөн Монгол Улсын их сургуулийн хаяа хэлний дээд сургууль гэж Эрдэнэтэд байсан шүү дээ. Тийм төгсөөд Булгандаа очиж дадлах хийсэн. Тэгээд нөхөртөөгөө танилцаад 3 жил ирэхэд тэгээд сүү тавиад нааша тэгээд зорж ирсэн.
За тэгэхээр бас одоо цаг хугацаа урд өнгөрч маш одоо 21 жил гэдэг чинь бол нэлээд бас удсан байна. За тэгэхээр анх бас Америкт бууж исэн сэтгэл тухайн үед бол ямар байсан бол? За анх ер нь Америк гэхэр чинь л айгүй жигтэйхэн шил тал болсон өндөр байшингууд донд нөгөө киноноос хардаг штэ гадны киноор зүгээр асар их өндөр хөгжилтэй одоо бид нар л тэгж боддог гэсэн өндөр хөгжилтэй нэг айгүй гэрэл гэлцсэн тийм газар буух юм бах гэсэн яг тийм газраар онгоцоор дээгүүр явж жагаад тэгээд эн чинь жоохон хөдөөрхүү Шарлотт, Норт Каролайна гэхээр намхан байшинтай нэг модон донд тийм хөдөөрхүү газар буусан. Тэгээд бүр гайхаад эн чинь юу лээ гэж тийм ингэж төсөөлж илүү гээд анх тэгж гайхаж ирсэн бууж ирсэн онгоцноос. Тэгээд эхний нэг жил бол жоохон шоконд орсон маягтай үзэх гайхах сонирхох зүйл их байсан. Ер нь хоол унднаас ахуулаад орчин тойрон тэгэл нэлийн турж мэдлийн анх энд ирээд. Тийм эхний нэг жил бол тэгэл Монгол хоол унд хүмүүсээ бас их санаж эхний нэг жилдээ бол жоохон санагдсан байдалтай л эх орноо саналсан байдалтай л давсан да. Тэгэхээр одоо бас таны Америкийн өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ? Та ер нь өглөө ингийн өдрүүдтэй хитэн цагт босч ийн өдрийн турш юу хийдгөө тэгээд ямар хоол унддгөө гэдэг иддгөө гэдэг Америкийн өдөр нь хэрхэн өнгөрдөг тухайга та бид нартай хуваалцаач. За Америкийн нэг өдөр энд ирээд завгүй байхыг л их сурлаа да. Лайнда энэ бужигнсан их эрч хүчтэй энергитэй газар чинь тэгэл дагаал алхаал орчдөг юм бэ. Монголд очиж айгүй тийм амгалан тайван намуухан тэгээд тийм цаг нь баригдсан биш тийм байсан юм бэ гэдэг ийм дээрээ мэдсэн. За миний өдөр одоо нэг өдөр гэвэл би энэ далайн бүтээгдэхүүнийг ийм ресторанууд нийлүүлдэг тийм компани хамтран эзэмшигчээр одоо ажиллаад хэд 8 жил болж байна уу? Оо за. Тэгээд нэг 200-аад ресторан хариуцдаг. Доороо нэг 7-8 ажилчинтай тэгээд тийм компани байгуулад эхэлсэн. Тэгэхээр бол тэр маань бүр надад айгүйх тийм юу гэж юм да. Завгүй байх байдлыг өгч гинөө. Өглөө босоод за нэг 7 цагт босоод ихэнхдээ л утсан дээр ажиллана. 7 цагт босоод нөгөө доот ажилчдаа заавраа өгнө. За өглөө босоод нэг 2 кофе ууна. Нэг бүрчлээ хэлгүй. Болно гоё сонирхолтой байна шүү дээ. Бүр ингэ цагаар бүр ярьдаг болсон. Ямар сандаа анх нөхөр маань айгүй тийм цагаа барьдаг зарчимч одоо тэгж болохгүй ингэж болохгүй гэж намайг чинь айгүйх тэгдэг байсан чинь одоо зөрүүлээд би тийм болчиход байна. Нөгөөх маань айгүй амгалан цаг яг нэг цагандаа баригдахгүй байдаг гэсэн бол одоо би бүр цаг минутаар яриад гэхдээ өнөөдөр жоохон юу ярьчлаа сандраад та дээр арай хатраад нэг 2 минут оцорчлоо. Тэгээ цаг их барьдаг л болчлоо. За өглөө тэгээд босоод нэг кофегаа уучаад нөгөө өдрийнхөө ажилчдынхаа тэр нөгөө цагийн хуваарийг шалгадгийн давхар тэгээд доороо бас нэлээд хэдэн жолооч нар ажиллана. Тэд нэр хүргэлтээ хийн. Өдөрт нэг 30-аас 40 рестораны бүтээгдэхүүнүүдийг борлуулсан тийм нөгөө юу гэдэг лээ өдрийн тэр хувааруудын шалгана. Тийм борлуулагчдаа бас заавар өгнө гэл өглөө чинь ингээл 8 цагаас эхлэндээ нөгөө манай
юу чинь компани чинь баг 5 цагаас эхлээд тэр ажилчдынхаа үйлчлүүлэгчдийнхаа захиалгуудыг бэлддэг. Тэгэхээр би ер нь бол бэлэн байдалтай байж ин тэгэл утсаа 2 утас чагнаал тэгэл унтчихин да. Утсаар л ер нь таны өдөр бол маш их одоо явагдаж ажил нь бол явж өнгөрт юм. Тий утсан дээр л их өнжөндөө тэгэл тэр хүмүүсээ ажилчдаа үйлчлүүлэгч нартай тэгэл 100% үйлчлэгээ үзүүлэх тул тэгэл ажиллаа агуул хийдэлтэй. Таны амьдарч байгаа газрын хувьд цаг агаар нь ямар хөө байдаг вэ? Одоо анх очиход бас дасаж зохицохгүй ч гэдэг юм. Тэгээд дасч өгөхгүй байсан зүйлс юу байсан бол за тэгээд цаг агарын хувьд Монголоос хэр ялгаатай вэ? Тий цаг агаар нь ер нь айгүйх одоо нэг зарим хүмүүс чинь халуун орн гэж ярьдаг штэ. Тиймэрхүү цаг агаартай цаас нэг жилд 2 биш нэ 2-3 жилд нэг орвол бид нар чинь бөөн баяр болно. За. Тийм. Монголд чинь цас орохоор бид нар чинь тэгээл хуцаа өмсөөл баг өндөр төвлөлтөөр ч гэсэн хамаагүй тэгээл ажил руу явдаг штэ. Энд бол тийм юм байхгүй. Цасны сургаар бол хүмүүс сургуулиуд нь хаагдана. Аюулгүй сүртэй юм болно шүү дээ. Бүх хэрвээ цас нэг за 2 инч юм уу нэг 4-5 см цас орчих юм бол тэгээд сургуулиуд хаагдана, ажил хаагдана. Заримдаа ч нөгөө цас орчихсон гэл хаяа нөгөө амармаар санагдахаараа нэг цас орчихгүй юм. Тийм л хайрцаггүй газар тэгээ зундаа аяг чихтэй чиглэг. Таны амьдарч байгаа газар Америк яг аль хот мужи юм бол? North Carolina муж Charlotte хот гэж байгаа. Зөв Charlotte хот. Carolina муж нь Carolina хойд өмнөд гэсэн тийм хоёр Carolina South and North муж байгаа. Тэрний хойд тал нь гэсэн үг. North Carolina. Таны ажлыг бас сонсож байгаа нэлээд таны хувьд бол өдөр тутам хийдэг ажил одоо танд бол шин сонин санагдах нь гайгүй байх. Бидний хувьд бол энэ далайн аж ахуй за тэгээд энэ олон газруудад бас бүтээгдэхүүн нийлүүлнэ гэдээ ярихаар их шинэлэг сонин санагдаж байна. Тэгэхээр ер нь хөвчлэн Америк хүмүүстэй ажиллаж байна уу? Таны доор багт чи ер нь монгол хүмүүс бас байдаг болоо? Хотод нь монголчууд хэр байдаг бол? Манай энэ хотод баг хүүхд бөгш нийлээд нэг 100-аад хүмүүс байна уу? Монголчууд тийм. Монголчууд байгаа. Миний доор за бичээ. Зүгээр хагас цагаар нэг 2 монгол залуучууд ажиллаж байгаа. Борлогч болохоор нэг эмэгтэй ажиллаж байгаа. Тэгээд ер нь аюул олон орны хүмүүс байгаа. Мексик хүн ажиллаж байна. Латин хүмүүс. Тэгээд Америк эндхийн Америк хүмүүс ажиллаж байна. Бас ганц 2 солонгочууд байгаа. Зүгтгүүл. Их олон орны хүмүүстэй цуг ажилладаг юм байна шүү дээ, тий? Тийм. Олон орны хүмүүстэй. Тэгэхээр энэ хүмүүстэй ажиллахад ер нь одоо жишээ нь за монгол хүмүүс ажиллах, бусад өөр орны хүмүүс ажиллах гэдэг ямар ялгаа онцлогуд бас байдаг бол ер нь хамтарч ажиллахад. Ялгаа онцлогуд байна. Яг айлч орон сайн ажиллаж байна. Бас жоохон хоёрдоо ажиллаж байна. Гэтэ манай монголчууд ч аюу мундаг шүү дээ. Тусдаа бол аюу сайн ажиллана. Өөрөө өөрсдийнхөө яг хийж даасан ажлуудаа бол аюу сайн хийн. Тэгээд зарим тохиолдолд яг бас дандаа магтаж явах заримдаа нэгдэж чадахгүй тал дээрээ болохоор жоохон жоохон асуудалтай. Гэхдээ зүгээрээ аюу сайн ажилладаг мундаг монголчууд. За тэгэхээр бид хоёр хамтран ажиллаж байгуулгын мэдээллийг хүргээд та түр утсаа барьж байгаа утсаа салахгүй төр хүлээж байгаарай. За тийм.
За баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure гоо сахны брэнд хамтран ажиллаж байна. За Роноос компаниас гарч байгаа эмчилгээний гоо сахны бүтээгдэхүүн байгаа. За Монгол болон Солонгос, за дэлхийн улсад улс оронд их өндөр компани албаас нэрхтийг зарж борлуулж байгаа. За гоо сахны бүтээгдэхүүний хувьд гэх юм бол 3 өдөр төрөхөд арсны үг сайжир сэргэн. За 3 сар хэрэглэхэд таны арсны асуудал бүрэн шийдэгдэнэ гэж байгаа. За дэлгэрэнгүй мэдээллийг Солонгосоос бол тиг 10, 80, тиг 8, 69, 39 гэсэн дугаараас, за Монголоос захиалга хүмүүс маань 99, 88, 81, 37 гэсэн дугаар руу, за мөн Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп руу захиалга авах боломжтой. За мөн дэлхийн өөр улс орнд байгаа хүмүүс маань тэгбэ буюу хүргэлтээр авах боломжтой байгаа шүү. За тэгэхээр би Pure хэрэглэгчдийн нэгдсэн группээс бас сүүлд орсон постыг бол онцолж хүргэдэг байгаа. Тэгэхээр Япон улсад бас энэ бүтээгдэхүүн маань борлогдож байгаа юм байна. Тэгэхээр Японд байгаа монголчууд хэрэглэгчд маань бас сэтгэлдээ бичсэнийг бол энд оруулсан байна. За тэгээд чинээс нэг сэтгэлийг унших юм бол за би Pure-д дуусаад өөр юм хэрэглэсэн чинь эргээд муухай болоод байна. Сайн нэг хэсэг санхүүгийн боломжгүй байгаад тэгээд Pure хамгийн сайн юм байна гэдэг бас юм сэтгэл оруулсан байна. Тэгэхээр та бүхэн бас энэ бүтээгдэхүүний тухай хүмүүсээс сэтгэл болон бусад мэдээллийг авахыг хүсвэл Pure хэрэглэгчдийн нэгдсэн групп руу ороод дэлгэрэнгүй мэдээллийг сонирхоод үзээрэй. За энэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Pure хамтран ажиллаж байна. За үргэлжлүүлээд бүгдээрээ Америкт байгаа агчтайгаа холбогдъё. За тэгэхээр сая бид нэр бас ажлын тухай өөр орны хүмүүс Монгол хүмүүс ажиллах тухай бас ярьж байсан. Тэгэхээр монголчуудаас гадна гэх юм бол таны бусад орны хүмүүстэй харилцахад аль орны хүмүүс илүү ойлголцоход амар тохиромжтой байдаг бол? За ямар ч хэлсэн миний хувьд бол миний бодлоор энэ Америкт байгаа хүмүүс айгүй зарчимч хийх ёстой зүйлийг хийгээд айгүй ихтгэлтэй үнэнч ажиллагаараа надад илүү таалагдсан. Тэг ямар нэгэн ажлыг даалгаад өгөх тэрийг яс дагаад яг журмын дагуу, зарчмын дагуу ингээ хийдгээ надад айгүй илүү таалагдлаа. За солонгосууд болохоор айгүй махруу ажиллана. Гэхдээ бас яг муулж байгаа юм шиг авах юм аваад авахгүй гэхшил хоорондоо одоо хувь хүнийхээ хувьд хоорондоо нэг юм таахгүй юм шиг мөртлөө улс их орныхоо төлөө бол ерөөсөө хувийн асуудлаа мартаад бүгд зэрэг одоо анцуу шамлан орно гэдэг шиг жижигхэн жишээн дээр бол хэрэглэгээ утсан дандаа солонгосууд жаа машин солонгосууд солонгос машин тиймэрхүү бас нэг үзлийн хувьд бас ялгаатай байд юм байлээ солонгосуудтай. Тэгээ за Латин Америкуудтай ажиллахад бол айгүй сэтгэл гаргаж айгүй ажилдаг юмда яг хандсан өөрийнхөө хийх ёстой зүйлдээ 100% сэтгэл гаргаад ажиллана. Тиймэрхүү үзэгдлүүдийг бол ийм хүмүүсийг өдөрж явах хувьд бол харлаа. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсууд анх очих үед ер нь таныг Монголын талаар мэддэг байсан болоо эргэн тойронд Монгол хүн гэхээр ямар юуны талаар илүү төлхөө мэддэг байсан бол одоо Чингис хаан Наранж гэдэг юм уу те? Тий анх ирэхэд бол намайг чинь би ч 21 жилийн өмнө гэдэг чинь зарим нэг хүмүүс бол ерөөсөө Монгол гэж хаана байдгийг ч мэдэхгүй тийм хүмүүс байна. Над дээр ирээд танаа тийм гэрэл байдгүй тийм бараг л ерөөсөө уулнаас ирсэн хүн шиг зарим хүмүүс асуудаг байсан. Тэгэхээр би хаяа нэг хариулж байгаад хаяа нэг уцаарлаад за ямар ч сан би нэг шигүү аагаас ирсэн гэж хэлчих гээ. Бүр заримдаа жоохон хэлж бас хэлдэг байсан. Зарим хүмүүс бол өстэй биднээс илүү Монгол хүмүүсээс илүү бидний түүхийг мэддэг. Чингис хаан болон бусад тий газрын зураг өөр бусад мэдээллүүд бүр айгүй агуу мэддэг хүмүүстэй таарсан. Таны харилцдаг одоо энэ сая бусад өөр орны хүмүүсийн хувьд одоо монголчуудын тухай хэлж ирсэн бас сонирхолтой ч юм уу ер нь бол нэг Монголын тухай мэддэг зүйлээ илүү ярих гад байдаг шүү дээ гадны хүмүүс чинь. Тэгэхээр тиймэрхүү жишээ бас байгаа болов. Жишээнүүд байгаа. Ер нь бол Чингис хаан гэдгээр айгүйх мэдж जैन Монголыг. Мөн айгүйх нөгөө хурдан морь ундаг гэдгээр мэдж जैन. Тэг айгүй сайхан тал нутагтай гэдгийг бас айгүй мэдж जैन.
нөгөө юу байгаа шүү дээ. Говь манайд ч сайхан урдуура сайхан говь байгаа тэрийг мэдчихээн. Тий ер нь бол бахархах зүйл айгүй их байдаг шүү дээ. Хүмүүс манай Монгол нутгийг ингэж илүү мэдлэг мэдээлэлтэй байна гэхээр тэрнэр бахархах сэтгэл айгүй гардаг. Гарч байна. Би бас дээр таны фэйсбүүкийг харсан Монгол дээлтэй бас монгол бичгээр бичиж байгаа нэг юм бичлэг байсан. Тэр яг ямар учиртай бичлэг байсан юм бол одоо фестивал уусан болов уу бас монгол хувцастай байгаа харагдчихсан. Тий их чинь анх Монголоос гараад ингээд жил өнгөрөх тусам монголоор бахархах сэтгэл айгүйх нэмэгдээд одоо бараг л арай ч үндэсний үзрийг хүчтэй суух нь хардсан тийм болчдөг юм байна. Одоо бид нар ч Монгол багтаа өөрсдөө мдээгүй ийм сайхан нутагт амьдарч байна. Ийм сайхан одоо органик хоол хүнс хэрэгжилж гин гэдгээ энэ гадаадд ирээд мэдэрдэг юм байна. Тэрнээс дотор нь өөрсдөө байхдаа бол ерөөсөө анзаарахгүй явсан юм байна. За тэгээ энэ гаднаас гадагшаа гарахтаа ингэ мэдээд ирэхээр ТV-г одоо Монголоо гэсэн сэтгэл бүр илүү нэмэгдээд тэр өөрийнхөө Монгол орноо хүмүүст таниулахын тулд бас илүү тийм сэтгэлтэй болчт юм байна. Тэгээ саяхан Колумбия, South Carolina гэдэг Өмнөд Carolina мужийг Колумбия хотод олон улсын фестивал болоход Монголоор төлөөлөөд зүгээр оролцсон. Тэгээ өөртөө байгаа хувцс хүнэр бүхий л байгаа зүйлээ аваад музей гаргаад тийм хүмүүстэй хүрэлж өгөөд тийм нэлээд хүмүүс Монгол хаан байдгийг мэддэг болсон. Ямар хөө соёл нэршилтэйг мэддэг боллоо. 2 хоног тэнд өглөө 7 биш өглөө 9-өөс орой 8 хүртэл өдөржингөө зогсоод Монгол улс урьдчиллаа. Тэгэхээр таны хувьд бас 21 жил болсон гэсэн энэ хугацаанд Монгол руу ирнэ ямар хуу давтамжтай хэр ирж гэн сүүлд ер нь хизээ Монголдо ирсэн бол? Би 2 жил нэг удаа Монгол руугаа очихыг бод. Тий одоо нэг жил би 2 жилийн өмнө очсон байсан. Тий 2019 онд. Тэгэхээр иймэрхүү ингээд автомжтойгоор ирэхэд яг таны одоо гадаа байж байгаа мэдээж одоо та чи гаднаас Монголыг харж байгаа тэгээд хурж ирээд нэг харахад ийм юм сайхан болж байна, ийм юм нэмэгдэж байна гэдэг юм уу? Тийм зүйл хэр ажиглагдаж байна юм одоо бид нар чинь гадаад байгаа хүмүүс л илүү Монголыг одоо гаднаас нь харж чаддаг болов уу гэж хардаг. За хот Улаанбаатар хот бол танигдхаа болсон байлээ. Би одоо очиод төөрдөг болсон байна. Ямар сандаа нөгөө хаана юу байгаа мэдхээ мартаад нэг удаа таксинд суусан чинь нөгөө таксины жолооч минь за хаашаа явах гэж байгаа л нөгөө хаягаа мартсан дүүрүүгээ ямар сандаа цонхоо онгоолгоод хүй би одоо хаашаа явах гэж байгаа л тэгэхээр хотод ямар ч байсан төөрдөг болсон байна. Сайхан барилгууд баригдсан байна. Бас яг хүмүүсийн нөгөө хотын захын гэр хорооллууд ихссэн байна. Тий авах чинь байна, авахгүй ч хэцүү асуудлууд ч бас нэмэгдсэн байна оо. Одоо тэгээд ямар ч гэсэн өөрийнхөө чадах чинийгээрээ тэгэл туслах юм дээр туслаад зөвлөх юм дээр зөвлөөд тэгэл явж байна да. За тэгэхээр бас Америк улсыг бол зорж очих сонирхолтой хүмүүс их байдаг. Тэгэхээр ер нь Америкт бас анх ирж байгаа хүмүүс илүү юун дээрээ анхаармаар санагддаг бас таны хувьд бас монгол хүмүүсээ мэдээж удсан хүмүүс нь анх ирж байгаа хүмүүстэй илүү их туслаад байгаа харагддаг. Тэгэхээр ямар хөө зөвлөхөөр нөх дуртай байдаг бол тий нөгөө зарим яг анх ирж байгаа хүмүүс болохоор айгүй амархан гэж бодож ирдэг байх л та. Очоод баг англи хэлний хурдан сурчин эсвэл очоод за наазахын жишээхэд хүмүүс ирээд ажил хийгээд хурдан мөнгө олчихно гэсэн тийм анх бодолтой бүгдээрээ их нэрдэг юм шиг надад санагддаг. Гэхдээ тэр бол тийм биш. Хамгийн түрүүнд англи хэлээ бол Монголдоо сурчаад ямар ч анхны мэдих түүнтэй хурж ирвэл бас амар
нааш цаашаа явхад хүмүүстэй хэлээ оролцоход бас нэг өшөө нэг зөвлөх зүйл нь машин байраа сурсан байхад бол Америкт яг төв газар буугаад амьдраад нааш цаашаа алхахад явдгүй бол машины хэрэгцээ одоо машин барьж сурах хэрэгцээ бол айгүй их байдаг болохоор би хүмүүс дандаа тэгдэг. За ямар ч англи хэлээ айгүй сайн сураад ирээ сур машин сайн барьдаг ах хэрэгтэй гэж тэгэхэд бол арай Монгол Америкт ирээд нэг ажилд амьдрахад хүмтэй. Тэгэхээр яг тэгвэл бас виз одоо босод зүйл хөөцөлдгөөсөө гадна англи хэл болон за машин барихын чадварыг бол эзэмшээд ирвэл илүү боломж бас гарч ирэх нь тийм. Тийм. Чөлөө цагаараа бас яг юу хийж төлхөө өнгөрүүлж байна. Таны фэйсбүүкийг л ер нь би нэлээд харсан л да. Уулан бас гарч явах шиг байсан. Тэгэхээр ер нь чөлөө цагаараа гэр бүлээрээ ийш тийш аялдаг уу? Энэ талаар бас ярилцъя. Чөлөө цаг ихчийнх нь сонирхол хобби гэвэл нэлээд их юм байгаа. За ууланд гарах дуртай, аялах дуртай юм үзэж сонирхох, өөр газар, шинэ газар очиж үзээгүй газар очиж үзэж сурах бацнаа тийм шинэ одоо сурах айгүйх юм сонирхдаг. За мөн зураг зурх дуртай одоо муран зураг бас тэгэл хөгжим дуу зохиох дуртай шүүлэг бичих гэдэг өөртөө айгүй тийм хүнд боломжгүй юм гэж хизээч байхгүй болж л өгвөл юм сурж мэдэж ивэл гээл өөрийгөө тэгэл дайжлах хүсэлтэй гэдгийг уул руу чинь гарахад айгүй сайхан шүү дээ. Одоо нөгөө дандаа утсан дээр өдөржингөө 7 хоног шахуул тэгэл утсан дээр ажилладаг хүн чинь нэг ямар сайн би хөдөө очно 2 хоног нуудийгээд тийм backpack camping гэдэг шиг нөгөө өрөвчөө үүрээд нэг бадарчин шиг явдаг шүү дээ. Иймэрхүү аяллаар явах бүр илүү дуртай. Яагаад гэвэл хамгийн бүхий л нөгөө электрон утас нааса хол. Тийм байгалийн сайхан гараад нэг 2 хоног хээр хоноод тийм сэтгэл санаагаа ирч хүчээ тийм сэргийх тийм аялал дуртай. Америкчуудын хувьд өөрсдөө хэрхэн цагийг өнгөрүүлж байна ер нь гэж ажиглаж байхад? Энэ Америкууд бас завгүй айгүйх тийм нөгөө спорт хүүхдүүдээ спортод одоо илүү номын сан спорт бас л аялал зугаалга далай руу их явж байна. Тийм. Эрийг айгүй хуваартай гаргана. Спорт тал дээр нөгөө сургуулийн хичээлийн дараах спортод бол Америк хүүхдүүд нь айгүй хамрагдсан байдаг. Тий төрөлөөр нь тэгээд дараа нь сургуультай бас тийм дугуулангуудтай бас тэрний сургуулаас гадна бас арай гэрүүлсэн тийм клуб сургалтууд бас байна. Тэгэхээр таны хувьд одоо Хойд Каролина за Шарлотт гэдэг энэ одоо газруудад жишээ нь очих юм бол ямар газруудыг бас заавал үзээрэй, аль газрууд нь илүү одоо аялал жуулчлалаар очиход тохиромжтой байдаг гэж та санал болгохоор. Манай энэ мужид тий. За энэ ч нөгөө Kings Mountain, Smoky Mountain гэж одоо монголоор орчуулбал юу гэх юм бэ? Утаат уул гэсэн тийм өндөр сайхан уулууд байгаа. Тэнд очивол айгүйх сайхан байгалийн гоц үзэгдлүүд байгаа. Мөн Tennessee гээд нэг манахаас энэ чинь юу лээ North Carolina. За яг Tennessee нэг 3 цагийн газар бид нар чинь нөгөө машинаар явхаар дандаа цагаар явна. Тэдэн километр гэж ярихгүй. Тэгээ 3 цагийн очих юм бол бас айгүй үзэх юмнууд их байгаа. Тоглоомнууд байгаа. Тийм паркууд байдаг. За North Carolina гэвэл тэр Smoky Mountain байна. Өшөө урагшаа нэг бас 3 цагийн газар South Carolina далайн эргүүд байна. Тийшээ очивол айгүй сайхан. Тэгээд толцсон чинь тийм айгүйх олон нууртай
бас Атланта, Жоржиа гэдээ бас ойрхон өөр Жоржиа мужид бас нөгөө амтны хүрээлэнгүүд байна. Уул уурхай нөгөө одоо жижигхэн нөгөө алт одоо хүмүүс зориулсан Эрдэнэ чулуу юм уу алт ингэж угааж гарах тийм жижигхэн цэгүүд байна. Гэр бүлэрээ хүмүүс очиж одоо энэ чулуунуудыг яаж гаргаж угааж авдаг тухай тийм мэдэх жижиг цэгүүд байгаа сайхан илүү тийм. Тэгэхээр бусад ер нь хотуудыгаа бодоход амьдралын өртгөн хэр байдаг юм бол хөвчлэн хүмүүс нь бас ямар ажил одоо эрхэлдэг бол энэ Каролинагийн онцлог бас юутэй ямар байдаг юм бол? За миний бодож байгаагаар бол айгүйх тийм нөгөө cornfield Эрдэнэ шин юу фермүүд их байх шиг байна. Cotton field гэж нөгөө хөвөнгийн талбай их байна. Нөгөө North Carolina чинь North Carolina мэт яг Florida буюу тэр бүр хамгийн урд цэг тэгээд New York гэдэг одоо дээр арай сэрүүхэн газар энэ хоёрын дунд байдаг болохоор тийм айгуу Америкууд North Carolina-д ирж ингэж нөгөө тэтгэвртэй гарах айгуу дуртай юм шиг байгаа. Тийм яг айтаахан хүүтэнч биш, хитрхийн халуунч биш юм уу? Тийм болохоор тэр нь жоохон онцлог болоод тэтгэврт гарах улсууд энд айгүйх ирж суурьшд юм байна уу? Уулын байшингууд аваад уул. Юугаар онцлог юм бэ? За өөрч одоо юу лээ? Нөгөө улаан арьс нөгөө Cherokee Mountain гэхээр нөгөө нутгийн бүр уул индианууд бас энэгээр байдаг. Тийм. Одоо хэрвээ Монголоос хүмүүс жуулчлалаар очиё гэх юм бол бас таны хувьд бидний бас ярилцах цаг өндөрлөх болж байна. Тэгэхээр төгсгөлд нь одоо ямар хуугаа одоо байдлаар тэ мөнгө төгрөг гэдэг юм уу? За эсвэл бол буудлын үн ханш тиймэрхүү байдлаар одоо нэг за 3 өдөр ч юм уу очлоо гэж бодоход ямар газруудаар явбал илүү хямдхан байх бол таны хувьд өшөө зүгээр анх очиж байгаа хүмүүс зөвлөж болох зөвлөгөө байвал бас хэлж өгвөл. Ерөнхийдөө Америкт анх ирж байгаа хүмүүс бол Нью-Йоркийн нөгөө Times Square гэдэгт очиж үзүүл аягүй санхан ирч хүчтэй газар хэлээ. Тэнд бол хамгийн түрүүнд очиход буудал нь яг тэр Times Square гэдгийнхаа хажууд нь байна. Тэгээ бүх юм алхаад үзчихнэ. Аягүй агуу гайхамшигтай юм. Одоо музей тоглоомын газар бүхий л зүйлүүд тийм Нью-Йорк Times Square-ийн байрлах юм бол байгаадаа 3 хоног. Тэндээсээ тэгээ яг өөр газар гэх юм бол бас Washington DC-д байна. Цагаан ордон одоо нөгөө өндөр статue хөшөө тэнд улсын музей өнгөө байгаа. Тэнд очих юм бол бас 3 хоногийн өстэй завгүй өнгөрөөнө. Калифорниа байна, Сан Франциско байна, Чикаго байна. Тэгэл том хотуудад очих юм бол үзэх харах зүйл бол 3 хоногт өстэй баг 3 хоногч багтандаа тийм. За тэгэхээр та төгсгөлд нь бас нэвтрүүлэгт оруулах юм хүмүүст хандж хэлэх ч юм уу те. За эсвэл бол өөр Монголоос үзэж байгаа хүмүүс мэдчилгээ төвшүүлсэн ч болно. Төгсгөлөндөө хэлхийг хүссэн зүйлээ хэлээд яриагаа өндөрлөе бүгдээрээ. За би за Монголд байгаа хайртай дүү Чимэдан Бинчинбаатар одоо Япон явах гэдэг бэлтгэлээ хийгээд тэнд ажиллаа эрхлээд байж байгаа дүүдээ хайртай дүүдээ энэ өдрийн мэндийг хүргэе ажилд нь амжилт гэж хүсье. Бас олон найзууд байгаа. Найзуудаа минь хүргэе. Мөн чанар ирээд өгсөн тийм нэг төрийн бас байгууллага байгаа. Мөн чанар ирээдүйн төрийн бас байгууллагын гишүүдтэй бас мэдчилээ. Тэд маань маш мундаг. Бид нар Монголын төлөө гэсэн гэрэлт ирээдүг хамтдаа түгэй гэсэн тийм ураатай нэг мундаг сайхан мөн чанар үнэн сэтгэлтэй тийм найзууд байгаа. Тэдэндээ бас амжилт хүсье.
За тэгэлгүй байна. За тэгэхээр бас таны шөнө одоо баг өөр цагаагүй байхад баг ингэж нойрын хугаслаад монголчуудынхаа тухай за өөрийнхөө тухай бид нэр сонирхолтой ярьж өгсөн танд бас баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Та мундаг ийм сайхан нэвтрүүлэг явуулж байгаа та нартай бас маш их баярлалаа. Цаг зав гаргаж бас ийм их хүчтэй ажиллаж байгаад бас баяр хүргье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За ажлын амжилт хүсье. Баяр та. За баяртай. За тэгэхээр бүгдээрээ энэ удаад Америкийн нэгдсэн улс за хойд Каролина гэсэн тийм. За тэгэхээр Шарлотоос зочинтойгоо холбогдлоо. Тэгээд бас бид нартэй хамгийн гол нь холбогдохын тулд шөнө унтж байгаа босч ирээд ингэж холбогдсон танаас. Америкийн нэгдсэн улстайгаа зочинтойгоо холбогдохоор эхлээд ер нь бол уг нь асуудаг л та. Орой холбогдоход гайгүй байна уу гэдэг асуудаг. Тэгэхгүй бол мэдээж шөнийн өөрийн 3-4 цагт босоод ингээд шууд өөрийнхөө амьдралч байд юм уу тухайн улс орноо танилцуулъя гэдэг надаас мэдээж хэрэг би гадаад асуудаг гэсэн бол бас нэлээд бодож үзэх байсан ба. Тэг өөрийн 3-4 цагт босоход бас тэгээд хэцүү шүү дээ. Маргааш нь ажилтаа хүмүүсийн хувьд. Тэгэхээр цаг гаргаж оролцсон зочинтой ер нь бол Америкийн нэгдсэн улсаас оролцож байгаа зочинтой маш их баярлалаа. За тэгэхээр нэвтрүүлгийн хамтран ажиллаж танилцуулъя. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол Улсын шинжилгээ ухааны технологийн сургуулийн за дархан уулын амьд технологийн сургууль бол хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр 2021-ээс 2022 оны хичээлийн шинжилгээ эсэлт бол явагдаж эхэлсэн байгаа. За өнөөдөр бас мэдээлэл харж байхад эсэлтийн ерөнхий шалгалт бол 8 сарлаг хойшлолоо гэсэн мэдээлэл байсан. Тэгэхээр та бүхний хувьд бас эсэлтийн ерөнхий шалгалтанда илүү сайн бэлдэх юм бол өндөр оноо авах юм бол энэ дархан уулын аймаг дахь технологийн сургуульд авсан онооноосоо шалтгаалаад төлбөрийн хөнгөлөлтийг бол эдлэх юм боломжууд бол байдаг юм байна. Энэ нь бол 10%, за 25%, 50%, 100% хүртэл юм хөнгөлтүүд байдаг юм байна. За мөн анги хамт олон болон нэр гэр бүлээс хүмүүс илсэн тохиолдолд мөн одоо юм хөнгөлөлттэй юм нөхцлүүд байдаг юм байна. Спорт болон урлагийн амжилт бол гаргасан хүмүүсийн хувьд бас мөн хөнгөлөлтөөр эсэх ийм нөхцлүүд бол байдаг юм байна. За мэрэгжлийн хувьд гэх юм бол бас мөн нэлээд олон юм мэрэгчлэр бол эсэх боломжтой байгаа. Энд програм хангамж, бизнесийн удирдлага тий. За инженерийн чиглэлийн маш олон дулааны инженер, хүрээлэн буй орчны инженер, механик инженер, барилгын инженер гэх мэт мэрэгчлүүд байна. За мөн ашигт малтмлын баяжуулалтын технологи, уул уурхай ашиглалтын технологи гэх мэт маш олон мэрэгчлүүдээс бол та сонгох ийм боломжтой байгаа. Яг Чимбаах дээр очиод сургуулийн анх их сургуульд орж байхдаа нэг ингээл сургуулийн эсэлтийн талаар хүмүүс уулздаг шүү дээ. Тэр шиг ярьлаа ш тасаа. За ингээд холбогд хотсны дугаар танилцуулъя. 94 37 44 55 Facebook хуудас нь за шүтээс дархан уул аймаг дахь технологийн сургууль гэсэн хуудасраа дэлгэн мэдээлэл авах боломжтой байгаа. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дархан шүтээс хамтран ажиллаж байна. За тэгэхээр үргэлжлүүлээд та бүхэндээ 20 цаг 30 минутаас Солонгост монголчуудын радио нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргэх болно. За тэгэхэд тэр хүртэл төр баяртай удахгүй та бүхэндээ эргээд холбогдъё. За тэр баяртай. Та арьсандаа мэс хөрөхгүйгээр арьс арчилгааны цэвэр витамин С-ийн Pure Mer бүтээгдэхүүнээс хүссэн үр дүндээ хүрэх боломжтой. Сэвх нүсүүгийн тунгалаг гэрэлцэн чангарсыг цэвэр байгалийн урамдаас шүүж гаргасан орц найрлагатай эмчилгээний арьс арчилгааны бүтээгдэхүүн Pure Mer-ээс Солонгос дахь утас Чиг 10 88 69 39 Монгол дахь утас 9988 81 37 Мөн та хэлэхдээ нэгдсэн группт нэгдэж илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Аль ёсны борлуулагч их хундраг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Шүтээсийн дархан уул аймаг дахь технологийн сургууль. За ахын ганц үгээ ямар сургуульд оруулдгийг нэлээгээд зөвлөгөө авах гэж зориод ирлээ. Гэхдээ уг нь техник технологи талдаа сонирхолтой хөв байгаа юм. За наашаа суучих. Маш зөв сонголт байна наач. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй хэрэгтэй мэргэжил би бол та хоёрт Шүтээсийн бүрэлдэхүүн сургууль дархан уул аймаг дахь технологийн сургуулийг санал болгож байна. Бид хоёр бас бодлоо. Гол нь харин ямар давуу талтай вэ? Тэгэхээр инженер технологийн маш эрэлттэй мэргэжлүүдийг гол нь чанартай эзэмшүүлж байгаамаа. Тиймээс төгсөгчдийн 90 гаруй хувь нь ажлын байр тавьдаг. Ер нь салбар бүрийн мэргэжлүүдийн ихэнх хувь нь эндээс л гарч иж тээ. За баярлалаа. Гэхдээ ер нь ёстой нэг шийдэл төрлөө дээ. Харилцах утас 7037 44 55 8037 44 55